За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Монгол улсын эрхэм гишүүдээ эсдийн шалгалт утгаараа дампуурсан. Ер нь бол энэ улс орны ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа асуудал дээр бид нар онцгой анхаарахгүй бол энэ салбарыг бол сүүлийн 30 жилд улс төрийн томилгоогоор томилогдсон сайд нар ер нь самраа дууслаа. Эсдийн шалгалт 2006 оноос хойш авч эхэлсэн. Энэ жил одоо 20 дахь жилээ авч байгаа. Энэ хугацаанд бол ийм алдаа завхрал огт гарч байгаагүй. Бүр утгаараа энэ жил бол бүр онцгой анхаарал хандуулахаар ийм асуудал гарч байгаа. Гишүүд одоо аягүй сайн анхаарч сонсоорой. Идрээ гишүүнэ, сайн сонсоорой. Манай Бачгал гишүү. Эсдийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал яригдж шүү. Та битээ хоорондоо яриад ээ. Дархан аймгийн англи хэлний эсдийн шалгалт дээр за бүртгэлийн дугаарыг би хэлэхгүй орхио. Хүүхдийн асуудал учраас дугаартай шалгуулагч анхны оноо 71 байсан. Шалгалтын оноо эцэслэхэд анхны оноо 93 буюу хэмжээст оноо 22-оор нэмэгдэж 793 болж засагджээ. Энэ болохыг одоо боловсролын үнэлгээний төвийн захирал хийхээс бусад өөр хинч хийх боломжгүй юм аа. Тэгэхээр энэ одоо дэлхийн түүхэнд байхгүй шившиг Монгол болж байна. Ийм байдлаар хичнээн хүүхдийн хувь заяаг хичнээн хүүхдийн одоо оноог засаж хичнээн олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглосон болоо гэж бодохоор сэтгэл үнэхээр өвдөж байна. Боловсролын сайдад хариуцлага тооцох хангалттай үндэслэл ерөөсөө л энэ. Надад бол өргөд гомдол нь ирчихсэн байгаа бүх баримт, нотлохоонууд нь бол энд байна. Тэгээд 71 гээд анхны оноо гарцсан хүүхдийн оноо 50 дахьтаа 93 оноо болоод 22 оноо засагдсан байна. Энэ одоо хичнээн хүүхдийн боломжийг хулгайлж байгаа ийм хулгай вэ. За тэгээд энэтэй холбоотойгоор 4 ийм шаардлага тавьж байна. Нэгдүгээрт бол боловсролын сайд Наран Баярыг огцруулаа. Хоёрдугаарт эсдийн шалгалтын бүх анхдагч материалуудыг төрийн тусгай хамгаалтанд авах шаардлагатай байна. Гуравдугаар засгийн газраас энэ жилийн эсдийн шалгалттай холбоотой тусгай шалгалтыг оруулах ийм саналыг хүргүүлж байна. За дөрөвдүгээрт энэ завхарсан одоо олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглосон асуудлуудад яаралтай цэг тавьж 8 сар дахин шалгалт авахыг олон мянган эцэг эхчүүд, хүүхдүүд, багш нар шаардж байгааг бас хэлмээр байна. Тэгээд энэ дээр одоо ерөнхий сайд байхгүй байна. Би ерөнхий сайдаас асуулт маань байсан. За үг хэллээ.